Хуушур идээд ингээ хорсож ийн эсвэл пэрчгийн идээд цээж хорслоо гэхээр илүү хүмүүс нөгөө тосноос нь болоод хорслоо гэж үзэхгүй за энэ гурилнаас болоод хорсоод байна гэдэг завирууд хамгийн их түгээмэл хэлдэг. Алюминий цуу эсвэл цагаан гатал лимон өлөн дээр их хэрэглэсэн тохиолдолд энэ бол угаасаа нөгөө хүчлэг эсэглэн ундаа гэдгээрээ энэ ходоод улаан олон эсрэгүүд маш ихээр хэсгдэг. Хужир долоох, сод долоох гэдэг маань ерөөсөд ходоодны хүчлийг л богино хугацаанд сармажуулж байгаа болохоос биш яг тэр хүчил улаан хоолоор ороод улаан хоолоод байгаа тэр нэг цочрлыг бол намдаах нөлөө бол том бах үзүүлдэг. За тэгэхээр цээж хорсох мэдрэмж гэдэг бол ер нь бол ихэвчлэн ходоод улаан олон сөргөөтэй холбоотой илэрдэг шинж тэмдэг байж болно. Гэхдээ сөргөөтэй адилхан шинжээр илэрдэг аягүй олон эмгэгүүд яг энэ цээж хорсох шинжээр бол илэрдэг. Хамгийн түгээмэл байдаг нь сөргөө өвчин гэж ярьдаг. Ходоодонд байгаа хүчил улаан олоо руу эргэж орохоор хүнд өөрт өвчүүний ард хорсоод байгаа юм шиг төөнүүд байгаа юм шиг мэдрэмж төрнө. Энэ нь ихэвчлэн бас гулгилттай холбоотой байж болно. Хэврэлттэй холбоотой байж болдог. Ямар өвчнөөс болж хорсож ийн гэдгээ илрүүлэхээс илүү бас яахаар намдж ийн ямар үед илүү хорсоод байна гэдгээс хамаарат энэ зүгээр энгийн сөргөө юу өөр бусад улаан хоолой хөдөлгөөний алдагдлуу гэдгийг бас онцлоход бас нэлээд төхөн болж өгч яадаг. Тэгэхээр сөргөөг маань нэгдүгээр цээж хорсож ийн гэхээр 7 хоногийн хэдэн өдөр хорсож ийн хэр давтамжтай хорсоод байна. Зарим хүмүүс ярьдаг түгээмэл бишээ зөвхөн арх усны маргаас цээж хорсдог гэдэг хүмүүс байна тий. Нэг бол бөөлцсний дараа хорсож халуун төөндөг гэдэг хүмүүс байна. Гэтэл зарим нь бол ер нь л хурц хоолны дараа гурилтай холбоотой цовингийн дараа хорсоод байна ч юм уу тий. Гурлан бүтээгдэхүүн хорсоод байна гэдэг хүмүүс их байдаг бол зарим хүмүүс бол ерөөсөө өдөр болгон хоолоо ихтүүлэхээр хорсоод байна, тонгоохоор хорсоод байна, гулгаад байна гэдэг зөвөрөд бол нэлийн түгээмэл байдаг. Тэгэхээр ходоод улаан олон сөргөө өвчин гэдэг хамгийн их түгээмэл байдаг эмгийг маань ерөөсөө л одоо энэ хоол хөдөлгөөнтэй холбоотой гулгилттай холбоотой үс. Гурил гэхээсээ илүү одоо шарсан хуурсан өөх тос ихтэй хоолууд, эсэглэн ундаанууд, бүхэл тосонд шарсан хоол, халуун ногоотой хоол, эсэглэн ундаа, эсэглэн жимс согтруулах ундааны дараа голдуу ихсдэг. Хуушур идээд ингээ хорсож ийн эсвэл пэрчгийн идээд цээж хорслоо гэхээр илүү хүмүүс нөгөө тосноос нь болоод хорслоо гэж үзэхгүй за энэ гурилнаас болоод хорсоод байна гэдэг завирууд хамгийн их түгээмэл хэлдэг. Тэгэхээр энэ бүхэл тосонд шарсан хоолууд өөрөө ходоод маш удаан хугацаанд байдаг боловсруулалт удаан шаарддаг хүчил маш их ялгаруулдаг. Тэрнтэй холбоотой тэрний одоо хоол шингээх үед гашуунаар гулгих хэхрэг эмцээж шарсах завир их илэрж байгаа. Лимонтэй одоо цагаан гач юм уу тий эсэглэн жимснүүд цитрусын төрлийн жимснүүд бол бүгдээрээ сөргөөг хэсэгдэг. Монголчуудын дунд уламжилт хэрэглэнээс болохоор энэ арц царган нэрсний ундаа гэдэг их эсэглэн ундаанууд өөрөө бүгдээрээ энэ сөргөөг хэсгэн. Сүүлийн үед хамгийн их түгээмэл хэрэгжилж байгаа нь болохоор энэ apple cider буюу алюминий цуу эсвэл цагаан гатал лимон өлөн дээр их хэрэглэсэн тохиолдолд энэ бол угаасаа нэг хүчлэг эсэглэн ундаа гэдгээрээ энэ ходоод улаан олон сөргөөг маш ихээр хэсгдэг. Бас нэг түгээмэл байдаг байнгын хэвлийн үндийн даралтыг ихсгдэг нэг юм нь болохоор тэр чанга бүс тэлээ эмэгтэйчүүдэд корсет ингээ өдрийн туршид байнга энэ хэвлийн үндийн даралтыг хэсгдэг зүйл хийгээд ахаар энэ маань өөрөө ходоодыг үрцрүү шахаад сөргөө өвчнийг хэсгдэг нэг шалтгаан болно. Тэгэхээр цээж хорсоод байгаа нөхцөлд бол аль болох хоолны дэглэм тэгэд энэ саний ярьсан хөдөлгөөний дэглэмүүдийг сайн бариул сөргөө өвчин бас буурна. Бас нэг шалтгаан нь хоол идэ шууд твтэх. Тэгэхээр оройтж одоо төвжирч очиод оройтж хоол идэнгүүтээ ядарлаа гэж хэвтээгээрээ зурагт үзэл хэвтэл ингээ байгаад тах нь өөрөө ходоод улаан хоолой амсар сулраад сөргөө өсөх бас нэг шалтгаан болж байгаа. Тэгэхээр хоол идчихэд дор хаяж 1-2 цаг цээж өндөр босоо юм суугаа байрлал байх хэвээр. Тэгээ 3 цаг болчих. Орой хоол бол унтахаас 3 цагийн өмнө идсэн байх хэвээр гэдэг ийм зөвлөгөөг бол ер нь өгж байгаа. Яг цээж хорсон үед ямар арга хэмжээ авч ийна гэхээр хүмүүс маань янз бүрийн арга хэмжээ авдаг тий хужир далайн сод тоосон за зарим нь болохоор энэ богино хугацаанд хүчил дарангуулдаг сармагжуулдаг эмөө дуудаг тий тригер шингийн эмүүд алмагелуудун рени хүлхэн зарим нь болохоор ходоод ингээд цээж хорсох үедээ нөгөө удаан хугацаанд нөлөөлдөг юм үйлчилдэг имийг бас уучрал бас тэр дор хүчил сармагжуулахгүй байх шалтгаан болдог. Тэгэхээр ер нь бол энэ хужир долоох, сод долоох гэдэг маань ерөөсөө ходоодны хүчлийг л богино хугацаанд сармажуулж байгаа болохоос биш яг тэр хүчил улаан хоолоор ороод улаан хоолоод байгаа тэр нэг цочрлыг бол намдаах нөлөө бол том бах үзүүлдэг. Тэгэхээр энэ тохиолдолд заавал эмчид үзүүлээд
давтамжаас хамаарат одоо яг хорсон үед уудаг юмуд бол тэр Рений хүлхэг ч юм уу тэрийгэл уух тэ алмагээл уух гэдэг юм богино үйлчлэгээ тэмийг уул тэр дороо 30 минутын дотор ходоодны хүчлийг сармагжуулаад сөргөө тэр гашуу өргөж байгаа завирыг бол намдаах шинжтэй. Гэхдээ энэ ингээд богино хугацаанд үйлчлдэг юм а гэдэг энэ имийг ингээд 14 хоногоос бас удаан хугацаагаар хэрэглээд тах нь өөрөө бас нэмийн гажнуулыг илрэх шалтгаан болно. Тэгэхээр сөргөө 14 хоногоос дээш илрээд байгаа үед бол заавал эмчид хандаж эмчилгээ хийх ёстой. Зарим нь болохоор сөргөөд байгаа хэрнээ дээш эмчид үзүүлээд эмчийн бичсэн энэ ходоодны хүчил дарангуулах эмийг уугаад сөргөө намтахгүй байгаа тохиолдолд энэ бол яг сөргөө өвчин биш. Сөргөөний шинжээр илэрдэг өөр эмгэгбүүд бас байж болдог. Тэгэхээр энэ тохиолдолд заавал ходоодны дуран цаашлаад байртай шинжилгээ ч юм уу улаан холоо манометр эсвэл 24 цагийн улаан холоо хүчил хэмждэг шинжилгээнүүдийг үзэж яг үндсэн оншоо олж ээж яг зөв эмчилгээ хийж үр дүн хүрнэ л гэсэн үг.